Мацаг өөрөө дотроо амар олон янз байдаг л та. Хагас мацаг байралт, усан мацаг байралт бүр хуураач байгаа заяа. Одоо зүгээр л мацгийг зүгээр онол олгоод амар ангилаад үзээд байгаа болохоос мацаг чинь аль эрт дээр үеэс л бид нэр хэрэгжүүлэл байсан байхгүй юу. Зүгээр хүн төрлөختөж угаасаа мацаг барьдаг хүмүүс байгаа байхгүй юу. Зүгээр чи 8 цаг унтаа босоод ирэхэд л мацаг штэ. Унтаал босоод нэг 10 цаг болоход л мацаг байхгүй юу. Эрт дээр үед монголчууд бид нар юу гэдэг лээ төлөөр баж шөлөөр цацдаг гэдэг чинь шүл чи өөрөө хагас штэ. Хагас үлэн байхгүй юу. Тэгэн чи ингээл мацаг барьцдаг л хүмүүс байхгүй. Тэгжээж хүмүүс эрүүл саруулаар сэтгэдэг. Ер нь хагас үлэн үед хүний нүний тарих толгой амар сайн ажилтдаг штэ. Тэр чинь одоо тэр нөгөө хагас үлэн явж ийн гэдэг чинь л хагас мацгийн арга барил дээр л байгаад ин гэсэн үг байхгүй. Мацаг шиг гоё юм гэж бол байхгүй. Би бол мацгийн бол улаан ногоо ягаан фэн байхгүй. Тэгээ өмнөх жилүүд би юун дээр алдаг гэсэн бэ гэвэл буруул бариад иддэг гэсэн байгаа байхгүй. Тэ. Одоо нэг байрахтаа ингээл сараар нь тэ ингээл хідэн сараар нь дандаа хагас мацгийн арга барилаар тэгэл дандаа кето хоол ингээл хідэн сар жилээр ингээл барайл яваад идэг байсан. Зүгээр би одоо энэ арга барилаа л ингээл баг 10 20 30 жил би яваад ирүүлчих юм ингээд татсан чинь үгүй байсан байгаа байхгүй. Би 3 жил кетож нэг одоо кето төрлийн хоол барайл бууж өгч байгаа. Чадахгүй нэ амар ядраад дээрээс миний саран мөчлөг хідэн сараар ирэхэ байчиж байгаа байхгүй. Шууд нөлөөлчих тий. Шууд нөлөөлсөн. Яагаад вэ гэвэл одоо ингээд бодоод тахны сарын мөчлөгийн би яг тохирох биш буруу үе дээрээ кето хоол бариад мацагтай явцсан. Тэрэн дээр миний эмэгтэй дааврууд ингээд голтож байгаа байхгүй. Тэгээ яг тэрнэрийгээ бид амар сайн мэдрэх хэрэгтэй байна. Гэтэ хүн хүний сарын мөчлөг бүгд өөр. Одоо сүүлийн судалгаагаар 72-оос дээш ер нь нэг 5 мав хоног ер нь усан мацаг барьж ийж бидний одоо тэр үүдэлс бий болдог байхгүй. Үүдэлс бий болж одоо чиний нарийн бүдүүн гисэн дархлааны ямар нэгэн одоо нөгөө хавдрын центр байна уу те би чин тэрийгээ өөрөө ингэж цэвэрлж өөрийгөө эдгэх хэмжээний тийм процесс явагддаг. Тэгээд тэр одоо гой бенефитийг ерөөхдөө авч яахын тулд за экспертүүд бол ингэж ярьдیں۔ Жилдээ 2 удаа 72, улиралдаа 1 удаа 48, сардаа 1 удаа 36, 7 хоногт нэг 24 бариад тахад бол you're good. Тийм урт наслах те одоо нөгөө anti aging залуужих тиймэрхүү процессууд ер нь бол явагддаг. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.